За сайн байцгаана уу? Би Соола аялагч Хулан байна. Тэгээд надтай хамт миний дараагийн аялалд бэлэн болцгоё. За тэгээд төрүүлээж байгаа манайхаа эцсийн эцэст би явхаар болсон. Тэгээд та бүхэнд өмнөх бичлэгүүдээрээ хэлчихсэн бах нэг энэтхэг явж магадгүй. Гэхдээ манай нөхөр ерөөсөө зөвшөөрөхгүй байгаа гэд. За тэгээд хамгийн гол нөгөө нэг шалтгаан нь яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр энэтхэг мэдээж аюултай газар, ялангуяа эмэгтэй хүн ганцаараа явхад тийм учраас манай нөхөр нэлийн дургу ерөнхийдөө бол би чамайг ингээд явуулмааргүй байна гэд хэлсэн. Тэгээд угаасаа гэрийн санхүү юм уу тийм туслалцаа бол үзүүлдэггүй гэд энэ би чамайг одоо өөр газар руу явъя гэх юм бол хаашаач явуулна. Гэхдээ энэтхэг рүү ерөөсөө ингэж ганцаараа ингэж ялангуяа явуулмааргүй. Тийм одоо жоохон заваан бохор одоо аюултай газар руу яагаад ингэ явах гээд байгаа юм бэ гэд тэгсэн. Тэгээд 12 сард би угаасаа энэтхэг явна гэд бараг 7 жилийн өмнөөс ингэж бодож байсан байхгүй. Тэгээ энэтхэг Непал, Бутан гэднэр угаасаа орох миний одоо бас нэг тийм нэг төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээд би энэ газруудад яагаад ингэ дуртайгаа ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан би бол ингэж заавал явна гэж боддог. Ялангуяа энэтхэг очих юм бол заавал йогийн сургалтанд сууна гэж боддог. Йогыг ингэж багшлах гэдэг утгаараа биш. Одоо миний бие бол мэдээж тийм гоё багш болохоор уран налархай ч юм уу, уян налархай ч юм уу тийм биш. Гэхдээ би заавал очиж одоо тэр нөгөө багшийн сургалтанд нь суугаад яг йогыг яг үндснээс нь эхлээд ингээд зөв сурмаар байгаа байхгүй юу. Тэгээд яг орчинд нь очиж ингээд сурах, Японд ингээд багшийн юунд сурах хоёр ер нь үнийн дүндээ адилхан юм билээ. Тэгэхээр би энэтхэг рүү заавал явж очиж тэнд байгаа йогийн сургалтанд сууна. За тэгээд та бүхэнд мэдээж очиод сургалтанд нь суугаад надад хэрвээ таалагдвал энэ газрын талаар хуваалцнаа. Тэгэхгүй бол нөгөө энэтхэгт чинь айгүй олон зүйлс одоо юу гэдгийг яг зураг шигэ байдаггүй. Тэгэхээр би яг ямар йогийн газар гэдгийг мэдэхгүйгээр та бүхэнд ерөөсөө санал болгож чадахгүй. Тэгэхээр би өөрөө очиод өөрөө яг ингээд сар тэндээ байрлаад, хоолондын идээд, багш нарын хараад тэгээд би юу сурсан бэ гэдгийнхаа дараа та бүхэндээ эргэж ирснийхаа дараа дахиад ингээд гоё сургалтын талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн түр хүлээж байгаарай заяа. За тэгээд өнөөдөр яах гэж байгаа вэ гэхээр би мэдээж хайртай цүнхээ бэлтгэж байна. Тэгээ цүнх маань болохоор яг хിവэрэ байгаа. Гэхдээ эндээ юм гоё юм Монгол тугаа би өөрөө ойсон. Өөрөө хатгаад ойсон. Тэгээд энэ удаадаа нөгөө Nike-ийн цүнхийг Монголд үлдээсэн учраас нэг ийм цүнх надад байсан. Тэгээд ийм нөгөө урдаа үүрдэг жижигхэн одоо нөгөө нэг цүнх амар хэрэг болдог. Энэ дотор нөгөө мөнгөө, пассвортаа гэд хамаг чухал юм хийгээд ингээ урдаа үрчдэг. Тэгэхээр айгүй зүгээр бас жижигхэн цоожнууд байгаа учраас ингээд энийг ингээд цоожлцохоор булгаач ингээд авч чадахгүй айгүй амар. Тэгэхээр энэ цүнхээ ингээд урдаа үүрээд явна. Тэгээ Монголынхаа талбайд бас би ингээ хатгацсан. За тэгээд ер нь энэтхэгт айгүй шавж мавж ихтэй учраас би шавчны зүйлт авсан. Тэгээ энийг цүнхнээсээ зүүчээ гэж бодож ин цүнхнээсээ ингээд зүүчдэг. Энэ бол нөгөө 100 yen дэлгүүрт байсан. За. Тэгээд манай найз ихч надад амар их салфетик өгсөн. Энэ нөгөө нэг халаасны салфетикнууд ингээд бүр ийм их байгаа. Тэгээд энийг нөгөө нэг 0-ын цас дээр авч явахгүйгээр энийг авч яваа. Тэгээд угаасаа ингээд нөгөө замдаа хэрэглээд ахаар эн чинь угаасаа гэ багсаад явчих штэ тий. За тэгээ миний одоо эмэгтэй хүн болгоныг авч аялалтаа авч яваасаа гэж боддог зүйл бол хар торны уур байдаг. Энэ бүр амар хэрэгтэй. Ялангуяа одоо хөдөө гадаа аялдаг хүмүүст те эмэгтэй хүмүүс бид нар чинь бас ингээл нүүр мөр арчилгаа ер нь тэгэл сарын тэмдэг ирэх мэрх гээд айгүй их ингээд бусад хүнд харуулмааргүй зүйлс байдаг штэ те. Тэрийгээ ингээд хийгээ хогийн савд ингээд хаяхад айгүй тохиромжтой. Тэгэхээр би энэ хар уутыг аялалт явж байгаа эмэгтэй хүн болгонд санал болгоно. За тэгээд Японоос ингээд авах гоё бэлэг ч юм уу те гэрийнхандаа ингээд гоё бэлэглэхтэй та бүхэн энэ нүдний маскыг санал болгоорой. Гэхдээ нөгөө нүдэндээ одоо хагалгаа ялгуулсан болор сулгуулсан бол энийг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл энэ халдаг ийм нэг удаагийн хэрэглэдэг маск байхгүй юу. За тэгээд энэ болохоор нөгөө нэг одоо онгоц болон ингээд амар ядраад ч юм уу те нүд ингээ хуурашаад одоо тийм үед ингээд энийг тавиад унтахаар гоё ингээд халуунжийн тавьсан юм шиг гоё байдаг. Тэгээд нэг удаа л хэрэглэнэ угаасаа.
Тэгээд ингээ хайрцагаараа 12-тай. Би нэг хайрцагнаас нь гаргаад угаасаа авч явна овогтой учраас. За тэгээд харын тэмдэг угаасаа 1-2 удаа баг миний аяллаа үед ирэх учраас би боломжийнхаа хэрээр ингээд ариун цэврийн хэрэглэлүүдэд бэлдээд явах гэж байгаа. За тэгээд энэ бас манай нэг Япон ихчээс ирсэн энэ нөгөө нэг юу ахгүй юу? Далайн байцааны одоо шүүс гэх юм уу. Тэгээд энэ 40 мл-ээр ингээ өдөрт уухаар дархлаа дэмждэг гэд би энийг хавтар туссан цагаасаа ууж байгаа. Гэхдээ энийг яаж хаанаас авах вэ би мэдэхгүй. Манай тэр ихч ингээд надад өгдөг. За тэгээд мэдээж нөгөө одоо утсаараа би яг одоо бичлэг хийж байна. Гэхдээ утсаа ингээд зүгээд энийг бол би бүр амар Монголд очихтой хүртэл энэс салаагүй ингээд амар юу ячдаг. Утсаа ингээд юу гэдгийг гогцоодод тэгээд ингээд бинээсээ салахгүй энтгэг айгу хулгайчтай гэсэн. Ялангуяа одоо тэр нөгөө нэг шин дээлийн эднэр тий яг капитал нийслэл эднэрээр нэлээд хулгайчтай учраас болгоомжтой явахгүй болохгүй. За тэгээд маш их нөгөө нэг тоос толтогтой байдаг учраас хоолоо их харгадаг, хоолоо их өвддөг гэсэн. Тэгэхээр ийм нөгөө нэг хоолооны чихэр, хүлэгдэг чихэр авч явж байгаа. За тэгээд энэ болохоор түрүүний нөгөө нэг шавж энтер ойрт үлдгүү тийм наалт бас 100 янаас авсан. За тэгээ энэ нөгөө нэг жижигхэн цоожнууд маань хүрэлцэхгүй байх болов гэж бодоод би дахиад цоож авсан. Надад гэхдээ зөндөө цоож байгаа. За дараагийнх нь болохоор ийм салаагаараа ордог тавчиг аюу хэрэг болдог байхгүй. Тэгээ тэрийг яадаг вэ гэхээр усанд орохтой хэрэгэлдэг. Тэгээд шууд амархан хатцдаг учраас их амар байдаг. Тэгээд сая одоо улирлан ингээд биш учраас ерөөсөө салаагаараа ордог тавчиг хайгаад болтоогүй. Гэхдээ 100 янд ийм тавчиг гарсан мэлээ. Тэгээ энэ миний арцмаар яг таарсан аюу хөрхөн. Тэгээ энийг гадуураас өмсчиж болохоор айгу хөөрхөн. Тэгээд энийг буудал энтертэй ч юм уу усанд орохдоо тэр нөгөө зааван шалан дээр нь хизээж битгий хөлөөрөө гიშгээрээ. Тийм хаач явсан ер нь тэгээд нэг сайн угаадгүй байх гэж би боддог. За ер нь бол юу лээ толгооны гэрэл энийг би өмнө нөгөө нэг юунаас Бээжингээс авсан юм. Алтай 5 богд явах гээд. Тэгээд энийг би бас энхэг аваа явъя гэж бодож байна. Харанхуй газар би яг ямар газар яах ч очихоо ерөөсөө мэдэхгүй. Энэтхэг бол миний хувьд ингээд цоо шин зүйл. Тэгээд мэдээж очих газрууд маань гайгүй газрууд байгаа ч гэсэн би яг бэлтгэлтэй явмаар байгаа. За тэгээ энэ бол маск тий. Онгоцонд ялангуяа их ковид цусдаг учраас за тэгээд одоо нэг зүйл сурч авсан нь болохоор ийм нэг удаагийн хэрэглээний юм хуванцар сав. Гэтэ энийг нэг удаа хэрэглэхгүй мэдээ. Энэ болохоор нөгөө refill буюу одоо энэ дээр юу ячдаг байхгүй шампуна хийгээд. Тэгээ энэ 200 мл-ийн сав. Тэгээд шампуна хийхээр баг нэг шампун ингээд орчин. Тэгээд энэ жижигхэн ийм хэмжээтэй. Тэгээ авч явахад аюу амар. Тэгээд шампун усны тритмент хоёроо ингээд хийгээд авч явах. Энийгээ би одоо удахгүй дүүргэнэ. За тэгээд энэ болохоор нөгөө нэг алкогол хийгээд гараа ариутгах ч юм уу те юм хумаа ингээд ариутгахад зүгээр гээд би юм спрей ботл авсан байгаа. За тэгээд за дараагийнх нь энэ нэг удаагийн дотор хувцас. За энэ болохоор яг саун ч юм уу тийм юмд хэрэглэгддэг шиг. Тэгээд нэг өдөр өмсөөд шууд угаахгүйгээр хайчин. Тэгэхээр надад бүр ингээд амар цаг зав хэмнэх байхгүй. Би ягаад гэвэл эхний 2 өдрөө Ханой, Вьетнамд хоноод дараагийн 2 өдрөө Бангкокт баг 2 ч хонолгүй ингээд шууд Бангкокт хонсныхаа дараа шууд энтгэг явах учраас надаа ингэж дотор хувцас угаах зав байхгүй. Тэгээд би Ханой болон Бангкокт болохоор хостелд бууж байгаа. Тэгэхээр хостелд олон хүнтэй өрөө хуваалцах учраас надад юмаа угаах тийм зав зай байхгүй. Тэгэхээр энийг ингээд хэрэглэн би нэлийн хэдэг авсан байгаа. Аяллахаа тавшиг хэрэглэх гээд. За тэгээ энэ манай гэртээсэн самрын цуглуулга хаяа нөгөө снэк эднэр идэхээр болол зүгээр байдаг. За тэгээд энэ удаа өстө хаширсан хүн гэдэг шиг нарны тос. Энэ Японд айгүй алтартай нарны тос ахгүй юу. Тэгээд надад айгүй их таалагдсан. Ягаад гэвэл ингээд нөгөө нэг түрхэгцэн айгүй гоё. Тэгээд дараа нь ингээд нарны тосууд ч юм ингээд цайраад ч юм уу ингээд бөмбөрөөд идэв штэ. Энд тийм байхгүй. Мэдээж ингээд давхраг үүсгэн. Тэгтээ усаар угаагаал арилждаг. Энэ айгүй гоё. Тэгээд 50% SPF нь 50%. Тэгээд нүүр болон биеийн ийм нарны тос байгаа. Та нар Японд ирвэл энийг бас аваарай. За тэгээд би йогийн одоо сургалтанд би эхлээд ингэх байхгүй. Эхлээд нэг 14 хоног аялж агаад тэгээд йогийн сургалтанд очино. Тэгэхээр
йогийн сургалтанд нөгөө нэг матрас, йогийн гудас хэрэгтэй тий. Гэхдээ би энийг 14 хоног эхлээд ширж явахгүй учраас би ерөөсө гудас центр авч явахгүй. Тэгээд харин гудасны оронд ийм гудсан дээрээ дэвсдэг бүтээлэг авч явах гэж байгаа. Тэгээд тэндээсээ сургуулаас нь гудас зээлээд эсвэл тэр авид мэдээж зардаг газар байгаах. Хэрвээ аавал тэгээд тэр үз энийг ингээд аваа явъя гэж бодож байгаа. Гэхдээ хүн дэвэл мэдээж авч явмааргүй л байна. За тэгээ энэ удаад болохоор миний мөнгөө хийдэг жижигхэн уут байна. Энэ дотор болохоор нөгөө баахан цоож энтер байгаа. Цоожнаас гадна ийм айгу зүгээр байдаг. Энийг нөгөө нэг юм хумаа ингээд зүүчгэд айгу зүгээр. Тэгээ тайлаад авчин. Энийг ингээд тайлах гэж хулгайч нар оролтод айгу цаг зарцуулдаг учраас энэ айгу зүгээр. За тэгээд мэдээж янз янзын юм цоожнууд, кодоор онгодог цоожнууд байна. Тэгээд ийм жижигхэн хүүг байна. Энэ бол ингээд юм хумаа зүүхэд бас айгу хэрэгтэй. За энэ удаадаа би үүргэвчээ сольсон. Тэгээ ийм жижигхэн үүргэвч авч явах гэж байгаа. Энэ нөгөө ууланд талхаж малхдаг кампинг хийхэд зориулагдсан ийм жижигхэн хөөрхөн үүргэвч байгаа. Тэгээ эндээ болохоор би ойр зурийнхаа ус, тэгээд камер одоо батарей зэнэглэгч эднэрээ ингээд аваа явна. Тэгээд энэ бол ингээд миний байнга одоо үүрч явах цүнх гэсэн үг. Тэгээд мэдээж энэ нөгөө нэг өмнө нь нөгөө Алтай 5 богд явах гад авсан ийм подолк байгаа. Энэ нөгөө хөлс айгүй хурдан шингээдэг, тэгээ хурдан хатдаг норхороо тийм подолк байна. За тэгээд энэ цамцыг би ер нь хувсаа юу авч явах ерөөсө шийдэг байгаа. Тэгээ энэ цамцыг бас ингээд аваа явал надад гоё аахгүй. Ягаад гэвэл хойд энтгэхээр би яйлна. Тэгээд хойд энтгэх одоо 3 сарын 4 сар гэхэд жоохон сэрүүхэн байдаг юм байлээ. Тэгтээ миний очих газрууд бас халуун газрууд байгаа учраас энэ ингээд айгуу гоё даавн Uniqlo-гийн цамц. Тэгэхээр энийг ингээд өмсөе гэж бодож байгаа. Тэгтээ би яг юу авч явахаа сайн шийдээгүй, стилээ шийдээгүй байгаа. Хувцсны стилээ гаргаагүй байгаа. За энэ бол тэгэл дахиад extra tissue. За тэгээ энэ удаад болохоор би ийм нүрний цус авч явж байгаа. Тэгээд энэ болохоор all in one gel буюу ингээд бүх юм нь багтцсан нэг юм компани юм байгаа. Тэгээд энийг түрхэж үзээд тэгээд юм жижигхэн савтай болохоор надад авч явахад айгүй амар. Тэгээд энэ хэдийгээ ингээд аваа явна. Тэгэл дуусгаар нь ингээд хаяа авчин. За тэгээд эднэр болохоор ингээд нойтенсэл битэр. Нойтенсэл битэг айгүй хэрэгтэй. Одоо 0 ороход угаасаа тий. За энэ миний ингээд харшлын тоос байна. За энэ болохоор гар ариутгаагч хүн өгсөн. Тэгээ хэрэглэхгүй байсан ашгүй одоо хэрэг болж байна. Ингээд дахиад нойтенсэл битэг. Мэдээж энтгэгд бүх юм байгаа. Гэхдээ би ингээд нөгөө хаана юу байгааг нь эхлээд мэдэхгүй учраас ямар ч хэсэн бэлтгэлтэй явъя гэж бодсон. За өмнөх аялал дээр авч явсан нэг ийм одоо юу гэдэг үлхүр. Энэ бүр амар хөрхөн. Энийг ингээд заавал авч явах хэрэгтэй. Ингээд дотор увц момсоо угаагаад цамц мамцаа угаагаад ингээд өлгчдөг. Тэгээ эн чинь ингээд хөрхөн жижигхэн болчдөг. За ийм үлхүр. За энэ миний ингээд бүр бараг домог болтлоо өмссөн майк байгаа. Тэгээ энийг бас энтгэгт очиод өмсөе гэж бодож байна. Яагаад гэвэл нөгөө цээжвчтэй учраас дотор нь заавал левчиг зүүх хэрэггүй байдаг. За энэ миний нөгөө карта хийдэг. Карт болон одоо нөгөө оршин суух үнэлэг хэднэрээ энэ дотор хийгээд аваа явчихаар айгу зүгээр байдаг. Надад солонгос вон бас айгу олон үлдсэн байна. За дараа солонгос бас явъя гэж бодож байна. За өмнөх аялалдаа миний одоо авч аваагүй тэгэхэд авч авах ёстой байсан зүйлсийн нэг гэвэл чихний хөвөн байгаа. Тэг яг угаасаа зочид буудлаар явах чаавал угаасаа зочид буудал байдаг шүү дээ. Гэхдээ минийх ихэвчлэн хостел ч юм уу, за гест хаус ч юм уу тиймэрхүү газар учраас баг ийм хөвөн байхгүй байх гэж би бодож байна. Тэгээд энийг аваа явъя нөгөө усанд орсны дараа чихээ цэвэрлэхгүй болохоор ингээд нойтон нэг тийм муухай байдаг юм а. Ямар ч байсан би ингээд чихний хөвөн авчаагүй амар муухай байсан. Тэгээ энэ удаад авч явж байгаа. За тэгээд миний хавдрын энэ. За та бүхэн ингээд одоо ингээ хавдарч идэгцэн үү зүгээр болцсон уу ингээд дэгдэг. Гэхдээ хавдрын эмчилгээ маань 5 жил үргэлжлэх ёстой. Миний хавдрын төрөл таарсан одоо гормон дарангуулдаг ийм тамоксифен гэдэг ийм уудаг. За энийг 5 жил уух ёстойгоос би 2 жил ууж байгаа. Тэгээд дараа нь дахиад 3 жил уух ёстой. За тэгээ энийг өдөрт нэгийг уудаг байхгүй. Тэгэхээр эмээ бол заавал авч явж байгаа. За тэгээд мэдээж ийм витамин амар их ядардаг. Тэгээд нөгөө ядархаар миний шүрмэс татдаг.
За одоо хамгийн чухал юм энэ бүрийн амар ингээд нөгөө Европоор яваад ганцсан миний малгай. Нарны малгай бүр амар чухал яадаг. Тэгээд энэ ганцсан малгайгаа аваа явъя гэж бодож байна. Nike-д яг тухайн үед ийм том Nike гэсэн бичгэнтэйгээс өөр ийм сарвчтай малгай байгаагүй. Тэгээд би өмнө нөгөө нэг болцсон байсан болохоор тэгээд аваад ирсэн. За энэ бас миний уудаг витамин. Тийм нэг хүний биений онцлог өөр болохоор би ерөөсөө та нарт витамин ч юм уу эмтээрээ ерөөсөө зөвлөдгөө. Тэгээ хүн өөрөө ингээд туршиж байгаа аль нь өөртөө сайн байна гэдгийг мэдээсэй гэж боддог. За энэ болохоор S-hook буюу ингээд одоо нэг юмнаас ингээд гогцоодоод тэгээ цүнх мөхөө ингээд өлөх өчгöd айгу зүгээр. Энэ бол японочууд айгу хэрэгэлдэг юм билээ. За тэгээд гарын ариутгагч. Энэ манай нөхөр намайг аваа яа гэж хийгээдсэн нөө шүдний чигчлэлөөр юм хөрхөн Япон маягийн энийг авч явнаа. Тэгээд очиод хүмүүст өгч магадгүй. За энэ болохоор нөгөө нэг pocket warmer буюу гар энтер нөгөө дулаацуулдаг. Дотроо халдаг. Тэгээд нэг задлцахаар нэг 24 цагаа барьдаг юм дулаан. Тэгээд энийг нөгөө нэг хойд энтгэх явах цаа учраас би нэг хэдийг аваа явъя гэж бодож байна. Бас нэг олныг авч явахаар угаасаа нөгөө гуцсан энтер айгу цүнх хүнд олчих учраас. За ингээд миний нэг уут дуусч байна. За хоёр дахь нь болохоор мэдээж хувийн хэрэглээний зүйлс. Миний нөгөө гоё Европоор 2 сар, Монголоор 1 сар авч явсан зонтог маань Чежу арал дээр эвдэрчихсэн. Чежугийн хар салхи миний зонтгийг эвдэлсэн байгаа. Тэгээ манай нөхөр надад Costco-гоос ийм зонтог авч өгсөн. Тэгээ энэ зонтог болохоор нэлийн хүнд юм байлээ. Гэхдээ би хэрэгэлж үзээгүй. Цаатахт ч хүнд энтер гэж юусоо хэлээгүй. Хөрх амт сэтгэлийн бодоод тэгээд ямар ч байсан энийг аваа явна. Манай нөхрийн хайр нь ингэж илэрдэг хөрх амтаа. Тэгээд энэ болохоор мэдээж гар ариутгагч гээл. За тэгээд ийм самар түрүүний адилхан самар. Тэгээд энэ манай хадам ээж өгсөн нотенсл байдаг. За тэгээд энэ удаад би йогийн хувцас дээр авч явах ёстой байгаа. Ягаад гэвэл йог хийх учраас. Тэгээ юу лээ надад йогийн хувцас байгаа. Тэгээд бас ийм хуучин оймснуудаа очиж авч яваад тэгээд жоохон илээ гэж бодсон. Ингээд өнгө нь алдсан. Заримдаа ингээд айл мэлд орохгүй гутлаа солиод орохоор ингээд цэвэрхэн оймстэй. Гэтэ нөгөө өнгө нь алдсан байхаар нэг жоохон тийм юм байдэн штэ. Өөрт өмсөж байгаа ч гэсэн тий. Энэ болохоор нөгөө харшлын тос бас ингээд идэтэй юм хум гарвал гэд би бэлтцсэн байна. За нотенс хувираас л битэг. Гэтэ энэний хэрэг баг байхгүй. Надад бүр уут дөрөв хувираас л битэг байгаа. За тэгээ ихэнх нь болохоор ингээд замдаа нөгөө хэрэглээд байхгүй болчих зүйлсүүд. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр. Тэгээ өмнө нөгөө та бүхэн миний авч явсан энэ мужи эднэрээс авч ирсэн юм цүнхийг мэдэн штэ. Энэ цүнх болохоор ингээд нуглардаг. Тэгээ энэ нуглардаг учраас дотор нь пассворд юм уу мөнгө төр юм ингээд нарийн нандин юм хийгээд хувцсан дотроо өмсч болно. Сууж муухад ингээд өөрөө нугларчих учраас ингээд ухаад авахгүй. За тэгээд энэтхэг явах гэж байгаа учраас би нэг нөгөө ромын пицца гэд хотод авсан энэ нөгөө нэг мөр энтрээд алталдаг нөгөө сүмд ороход тэгээд би энийг аваад явъя гэж бодож байна. Гэхдээ ачаа болоод байвал авч явахгүй. За тэгээд миний нөгөө нэг угаасаа одоо хувцснуудаа ялгаж хийдэг юм уутнууд нь штэ. Тэгээд энэ тэгээ хувцснуудаа хийгээд явна. За би энэ өмсөж байгаа цамцаа анх авахдаа л би ингээ Непалд очиод энийг өмсөөд тэгээд ингээд гэж төсөөлжсэн байхгүй. Тэгсэн чинь энэ ингээд амар том хүнд тэгээд авч явахад айгүй хэцүү. Гэхдээ би видео хийхдээ өмсчихье гэж бодоод авгаасаа Япон жоохон сэрүүхэн байна гэрт. Тэгвэл энэ цамцаа би энийг Швейцарт явж байхдаа авсан энэ брэнд айгүй хямдхан штэ. Тэгээд энийг би 20 хэдэн еврогоор илүү аваад тэгээд амар баярлж байсан. Амар хямдхан цамцаа болчлоо гэд. Тэгээд энийг Алтай 5 богд эднэрт бас өмссөн. Энэтхэгт бол нэг амар тийм ганган энтер явж болохгүй. Хүний анхаарал татаж болохгүй. Тэг ялангуяа ганцаараа явж байгаа болохоор тэгээд би энийг аваад явнаа. Энэ гоё дулаахан цамц. Тэгээ Uniqlo-гийн нөгөө нэг хүртэгтэйгэл аваа явъя гэж бодоод байна. Бас нэг их хувц хэрэггүй. Тэгээ очиод гоё даавун ийм сул өмд аваад тэгээд тэрийгэ байнга өмсчихье гэж бодоод байна. Би баг юу авч явахгүй байхаа да.
шорт энэ төр авч явахгүй байхаа гэж бодож байна. Тэгж хүний анхаарал татаж энэ төр болмооргүй байна. Тэгээд угаасаа айгүй тийм нөгөө нэг бикинитэй байхтай ч гэсэн жоохон болгоомжтой байхгүй бол гээд бичсэн байсан. Гэхдээ би энэ удаа ерөөсөө 70 янтар орохгүй. Одоо энэ тхийн 70 янтар нэг сонирн биш. Яг хойд нутгаар нь би нэрээ та бүхэнд яагаад явах гэж байгаагаа хэлээгүй. Гэхдээ яг өмнөх бичлэгэн дээрээ манай нөхөр ас чи яагаад явах гэж байгаа ингээд асууж исэн гэд хэлсэн. Тэ надад ерөөсөө шалтгаан байхгүй. Би нөгөө нэг 12 сард ингээд 11 сард шүү дээ. 11 сарын сүүлээр юу яс төрсө өдрийнхөө дараахан гинт надад би энтгэг явах хэрэгтэй юм байна. Тэгээд явах та дараа жил заавал явах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээ өмнө нь болохоор бас би Instagram-ийн найзуудтай хуваалцчихсан байхгүй. Би ингээд энтгэг яваад йогийн сургалтанд суумаар байна гэд ийм төлөвлөгөөтэй гэд. Тэгээ тэр маань яг ингээд биелж байгаа. Тэгээд энд бүр амар их баяртай байгаа. Би ингээд нэг юмаа үргэлжлүүлдэггүй. Тэгээ тийм учраас жоох өөртөө ингээд за очиод нэг багш маш болохгүй ах уу. Тэгтээ яг хуу ингээд туршлага хуримтлуулаад хүрээд ирэх гэж бодож байгаа. Нэг амар тийм өндөр одоо хүлээлт өөртөө үүсгээгүй. За би бол очиод нэг тэгээд хүрээд ирэх байхаа л гэсэн юм бодоол байж гин. За энэ дээр нэмээд одоо гар нүрний альчуураа баг энэ хуучин альчуураа авч явъя гэж бодож байна. Би Европ эднэрлөө ингээд байрны альчуур авч явж байсан. Гэхдээ би энд 2 жижигхэн гарын альчуур ингээд аваа явъя гэж бодож байгаа. Ер нь айл болох юм аа баг. Тэгээд хөвчлэн хэрэглээд ингээ байхгүй болох. Тэгээд цүнх маань хөнгөн болох тийм л зорилготой байвал зүгээр гэж бодож байна. За өөр чинь за нэг иймэрхүүл байна. Одоо энэ дээрээ ингээд нэмээд би одоо 2 хоногийн дараа явах гэж байгаа учраас өнөөдөр ингээ юмаа сайхан цуглуулад тэгэнгуутаа одоо юу надад дутуу байна гэдгийг бичнэ. Одоо надад гидсний юм толгоо өвдөхт уудаг юм тэ ханиадны юм гэсэн 3 юм хэрэгтэй байгаа юм байна. За тэгээд өөр чинь бүх тэнэглэгчүүдээ байрандаа хийгээд энэ цүнхэндээ хийгээд үүрээд одоо онгоцон цухтаа бидээ авч явна. Тэгээд энэ том цүнхээ болохоор шууд нөгөө ачаанд хүчин энэ юмнуудаа хийгээд энэ жижигийг бас урдаа үүрээд тэрийг хойноо үүрээд ингээд явхаар байна. За тэгээд та бүхэн юм сүнслэг зүйлд итгэдэггүй. Би айгүй тийм нөгөө хилэнцэн ордны хүн. Тэгээд манай өвөө бас юм хүм үздэг хүн байсан байхгүй юу. Тэгээ манай удам бас айгүйх тийм сайн бөөнөр тийм лам том тийм хүмүүс байсан юм билээ. Тэгэхээр надаа нэг тийм би айгүй тийм шүтлэггүй мөртлөө шүтлэгтэй. Тэгээд ийм далд ертөнц инээрэг тиймэрхүү юмд айгүй итгэдэг төрлийн хүн байхгүй юу. Гэхдээ ер нь ингээд нас явах тусам би ингээд одоо юу гэдгийг өөрийгөө ингээд одоо ажиллаад өөрийгөө ингээд засаад өөртөө итгээд ингээд явах хэрэгтэй байна гэсэн тийм дотор дуу хоолойнууд надад сонсогдоод байгаа. За би галзуураагүй шүү заяа тэгтээ. Тэгтээ ийм сүнслэг өөрийгөө таньж мэдэх одоо нэг тийм насан дээрээ ирсэн гэх юм уу. Тэгээд яг энэ үе мөч маань энэ аялал маань сүнсний аялал гэж би нэрлээд тэг өөрийнхөө сүнсийг ойлгох, өөрийнхөө амьдралын зорилгыг ойлгох. Тэгээд ингээд нүдээ нээсэн нүдийг маань нээсэн аялал болох байхаа гэж би энэ тхийг үнэхээр чин сэтгэлээсээ бодож гин. Тэгээд Японд хүмүүс амьдралаа өөрчлөх гээд энэ тхийг явдаг гэсэн би баг үзэл бодлоо өөрийгөө одоо нэг олох гэж өөрийнхөө сүнсний зорилгыг олох гэж энэ тхийг явах гэж байгаа гэх юм уу. Тэгээд олц дүүрэн эргээд ирэх байх. Тэгээ энэ бичлэг маань яг намайг явах өдөр орно гэж бодож гин. Би өнөөдөр янзлаад оруулчихна. Тэгээ явах төгсөн чинь мэдээж ингээд сандраад догтлоод юу хийхээ мэдэхгүй нэг сонин амар их хийх ажилтай мөртлөө ингээ хийхгүй нэг тиймэрхүү үе байд штэ. Тиймэрхүү байна. Тэгээд уул нь ингээд гоё өглөө нартай үед ингээд юу яа бичлэг хий гэсэн чинь 2 хоног дараалж бороо ороо тийм маргааш би имлэг явна. Тэгээд имлэгт очиод цусны шинжилгээ өгнө. Нөгөө хөхөө шалхуулна. Тэгээд эмчтэй үзүүлнэ. 6 сард нэг удаа ингээ ийм шалгалтанд ороод явж байгаа. Тэгээд мэдээж эмээ аавна. Миний эм одоо энд 40 хоногийнх байгаа. Тэгэхээр хүрэхгүй нэмэлт эм аавна. 3 сард нэг удаа 3 сарынх нь хэрэглээний эмийг ингээд цаанаас нөгөө явдаг байхгүй юу. Японд чинь эм чин дандаа жороор олгогддог тий. Хүсн дураараа авч болохгүй. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгэхээр энэ удаадаа маргааш эмээ авчиж аваад маргааш ингээ хот руу яваад амар их ажилттай оройн нас ингээд фитнес центрт явна. Тэгээд болж өгвөл нэг халуун аршаанд орчмоор яадаг тий. Явхаас өмнө сайхан ингээд альчаалаа тайлаад тэгтээ бас ингээ гэр мөрөө цэвэрлэн мэдгүй. Ямар ч хэлээсээ болох бах. Тэгээд угаасаа бүх зүйл болно. За өнөөдрийн бичлэгийг би энд хүргээд
дуусгахыг гэж бодож байна. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гээд дахиад аялалтаа гарч ийн. Тэгээд 2025 он энтгэх байсан бол 2026 онд хаашаа бэ? Тэгээ би ингээд үлдээсэн газрууд байгаа гэд өмнө ярьжсэн шүү дээ. Тэрийг мөрөөдлийн самбар дээрэж бичсэн байгаа. Миний зорилго байгаа. Тэгээд тэр улсууд руугаа эх жил бас явна. Ямар ч лээсэн ингээд мөнгөө цуглуулад одоо баг би мөнгө цуглуулахаа болцсон ингээд ажил хийгээд ч юм уу те ингээд ер нь орлого ашиг олох тантаа ингээд аялалтаа ингээд зарцуулаад би баг манай нөхөр баг миний өмнө санаа зовоо чи хөвшрөөд яг яах гэж байгаа хүн бэ гэд. Гэхдээ надад мөнгнөөс илүү цаг хугацаа яг боломж олцсон үе дээрээ ингээд гоё яваад үзье гэсэн тийм сэтгэгдэл зөндөө байна. Ягаад гэвэл мөнгөтэй бол хизээч болж болно штэ. Харин би дахиад ийм залуухан ирч хүчтэй те дахиад ингээд нөгөө яг надаа ийм ингээд ууж байгаа үеийг ингээд амьдралаас өгч байгаа бэлэг юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Чи яг хүссэн юм а хий, өөрийгөө ол те, карьераа бүтээ, өөрийгөө бүтээ, хулан гэж яг хийн дотроосоо ингээд өөрийгөө ол гэд ингээд өгч байгаа бэлэг юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд энэ үеийгээ ингээд гиюрч ч юм уу те ингээд өнгөрөхөөсөө илүү өөрийгөө олсон юм гоё туртай юм а хийгээд кайф авъя гэж бодож байна. Миний туртай юм бол аялах. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энд хүрээд дуусгая. Тэгээд дараагийнхаа бичлэгийг би мэдээж энтгэхээс хийх бах. Тэгээд очоод надад юу тохиолдох бол бүхэн угаасаа өдөр тутам миний Instagram болон Facebook-ээр хамт байгаарай. Тэгээ би одоо өөртөө challenge зарлаад нөгөө англиар влог хийх гэж байгаа. Тэгээд бас тэр сувгаа эндээ хуваалцах уу, эсвэл шинэ сувг нээх үү гэдгээ бас ингээд шийдээгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан би англиар влог хийгээд ингээд Instagram-аар ч гэсэн давхар хөтлөд явъя гэсэн бодолтой байна. За Instagram дээр намайг дагдахгүй бол миний хаяг энэ байдаг шүү. Тэгээ өдөр тутамдаа илүү story болон post, reels оруулаад явдаг. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.